За сайн бацхан уу та бүхэндээ сур гарагийн маань хэрэгшээж буй баасан гарагийн гэгээн өдрийн мэндийг хүргэе. Астро Солон байна. Өнөөдрийн ивэлтэй өнгө бол ягаан, ногоон, шар. Анхаарах биеийн хэсэг буюу энерги судрах хэсэг нь хацар болон нүдний орчин байгаа тул цөмөөрөө анхаарад хамгаалах хэрэгтэй, гэмтээхгүй байхыг хичээгээрэй. Өнөөдөр хулган болон үхэржилтнүүд маань альва шийдвэр гаргахдаа харилцаа явуулахдаа мөнгөний асуудал дээр арай илүү тайван байхыг зөвлөе. Өнөөдрийн тэнгэрийн зураг нь биднэрт нэг маш гүн гүнзгий мессежийг хэлж байна. Тэр нь юу вэ гэхээр өнөөдөр хамгийн хүчтэй хүн бол төрүүлж хариу өгсөн хүн бишээ. Харин өөрийн дотоод сэтгэл хөдөлгөөнийг анзаарч чадсан хүн юм а гэж байна. За яагаад гэвэл одоо та бүхэндээ тэнгэрийнхаа зургийг эдлээ тавьчихсан харж байгаа байх. Энэ сар маань хилэнцгийн ордод байна тийм үү? Хоёр энерги холбоосыг зэрэг үүсгэж байгаа. За би тэгээд одоо тайлбарлаад өгье. Нэгдүгээрт хилэнцгийн ордод байгаа сар маань бидрийг өнгөн дээр их мэдрэмжээрээ биш гүн доторх үнэнтэй нь уулзалдаг. Бид яагаад уурлаж байна вэ? Яагаад эмзэглэж байна вэ? Яагаад нэг хүний үг бидний дотор ийм хүчтэй хурж байна вэ? Энэ бүхнийг өнөөдөр цөмөөрөө анзаарах хэрэгтэй. Сар маань бархас байд гарагтайгаа одоо ингээд эерэг холбоос үүсгэж байгаа байхгүй юу? Тэгээ бархас байд гараг маань мэлхийн ордонд байгаа учраас энэ нь сэтгэл хөдлөлийг эдгэрэл, үршөөл, ойлголт руу чиглүүлэх ийм гоё боломжийг өгдөг. Өнөөдөр одоо хин нэгнийг арай өөрөөр ойлгох, өнгөрсөн зүйлээ арай тайвнаар харах, эсвэл бүр ингээ гэр бүл ойр дотны хүнтэйгээ илүү зөөлөн ярилцах боломж байна гэсэн үг. Гэхдээ сар маань хараа ангар гарагтайгаа ингээд эсрэгцэж байгаа холбоостой байгаа байхгүй юу? Тэгэхээр биднийг ингээд үүнийхээ хажуугаар дотор ингээд хоримтлагдсан уур, бидний гомдол, бидний зөрүүд зан гарч ирж магадгүй гэдгийг одоо хэлж байна. Бидний дотоод нэг хэсэг маань тийм ээ одоо уучлахыг хүснэ. Нөгөө хэсэг нь өөрийгөө хамгаалахыг хүснэ. Тэгээд нөгөө нэг хэсэг нь тайван ярилцахыг бас хүснэ. Бүр нөгөөний хорон хэсэг нь чи тэгсэн бол би ингэн гэдэг хариу барахыг бас хүснэ. Тэгэхээр энэ бол өнөөдрийн бидний одоо гол бидний дотор байгаа тэр зүйчил байхгүй юу? Тиймээс өнөөдөр бидний хамгийн том тулаан гаднах тулаан биш бидний дотор болох тулаан болж болзошгүй. Өнөөдөр тэгээд хинэн зөв байх нь чухал биш. Бидний хинэн илүү ухамсартай байх нь хамгийн чухал. Мөн нар маань одоо мэлхийн ордноосоо тийм үү 70 гарагтайгаа сквер үүсгэж байгаа байхгүй юу? Энэ л болохоор бидний бас анхааралтай байгаарай л гэдэг энерги. Ийм учраас бүх мэдрэмжийг шууд үнэн гэж бид нар хүлээж авах хэрэггүй гэдгийг хэлээд байгаа юм. Заримдаа бидний айдас ингээд зүн совин шиг сонсогдож магадгүй. Заримдаа бидний хүсэл бодит байдал шиг бас харагдаж магадгүй. Тиймээс өнөөдөр ямар нэг амдалтыг, ямар нэг мэдээллийг мөнгөний санал, харилцааны тайлбар дээр ерөөсөө ярах хэрэггүй. Эхлээд цөмөөрөө заавал шалгах хэрэгтэй гэдгийг далайн вам маань хэлээд байна. Харин сур гараг маань тийм үү өнөөдрийн эзэн гараг маань штэ санжир гарагтайгаа одоо тригон буюу эерэг энерги холбоос үүсгээд маш сайхан төшиг тулгуур болж байгааг харж байгаа байх. Энэ аспект нь бидэнд төр зуурын таашаалаас илүү урт удаан хугацааны үн цэнийг сонгоорой, трийг сонгох хүчийг бидэрт өгж байгаа гэдгийг харуулж байна. Баасан гарагийн эзэн гарагчин сур гараг учраас өнөөдөр хайр, гол захин, мөнгө, харилцаа, өөрийн үн цэнийн асуудлууд биднэрт илүү их мэдрэгдэж магадгүй. Гэхдээ өнөөдөр сур гараг маань биднээс бас нэг асуултыг асууна. Чамд сайхан санагдаж байгаа зүйл үнэхээр чамд сайн зүйл муу юм уу гэд. Хэрв та өнөөдөр тийм үү өнгөө зарцуулах, харилцаанд ямар нэгэн шийдвэр гаргах, эсвэл нэг хүний үгэнд одоо ингэж итгэх гэж байгаа бол өөрөөсөө ингэж асуугаарай. Би үүнийг ингэж зөвхөн өнөөдрийн мэдрэмжээр хүсэж байна уу? Эсвэл энэ миний урт удаан хугацааны үн цэнтэй нийцэж байна уу гэд. За дахиад нэмээд одоо ангар гараг маань нөхрийн ордод байна тийм үү? Тэгээ бархас байд гараг маань мэлхийн ордод байгаа. Энэ хоёр маань өөр хоорондоо эерэг холбоос үүсгэж байгаа тул өнөөдөр хөдөлсөн хүн боломжийг олж чадна. Гайхалтайгааз. Гэхдээ энэ бол ингээ юмыг хүчээр төрөх өдөр биш байхгүй юу? Ангар гарагийнхаа энергиэр. Харин үн цөнмөөрөө өнөөдөр үндэстэй, тайван, бодит алхмаа хийх өдөр гэсэн үг.
Ямар нэг ажлаа эхлүүлэхээс өмнө айл хэдийн эхлүүлж гисэн тэрнийг зүйлээ чанартай үргэлжлүүлэх юм бол илүү их сайн байгаа. Мөн сармайнд бод гарагтайгаа эерэг нэр холбоос үүсгэж байгаа тул өнөөдөр цөмөрө сэтгэлээ зөв үгээр илэрхийлэх тийм боломж байгаа гэсэн. Сүүлийн үед жишээ нь хэлж чадаагүй байх юм бол зөөлөн хэлэх, уушлал хүсэж байгаа хүн байх юм бол тэр уушлалтаас сайхан хэлж хүсэж гуйх, талархах хүн байх юм бол өнөөдөр хэлэх. Заримдаа ингээд нэг өгүүлбэр хүртэл тийм үү нэг харилцааг авардаг. Тэгэхээр өнөөдөр бас тийм боломж байгаа. Өнөөдрийн гол асуулт нь би өөрийгөө хамгаалахын тулд хан бариад байна уу? Эсвэл өөрийгөө эдгэхийн тулд үнэнтэйгээ нуур тулж байна уу гэдгийг цөмөрөө бас нэг асуугаад үзвэл илүүдэхгүй юм байнамаа. Тэгээд өнөөдрийн 6-га нэг өгүүлбэрээр тайлах юм бол бид нэр дотоод шархаа хамгаалах юм уу? Эсвэл эдгэх үү гэдэг ийм сонголттой тулгарч байгаа шүү гэж байна. Тэгээд цөмөрө хамгийн сүүлд нь affirmation-ыг хэлцгээе. Ямар affirmation байх вэ гэхээр цөмөрө тэгээд хэлэхээс өмнө ярваа нэгэн affirmation, залбирал, талархал тийм үү таринаа хүртэл чин сэтгэлийнхаа угаас хэлж явах юм бол бид нар энергийн давтамжийг маш их сайжруулж нэмэгдүүлдэг учраас цөмөрөө чин сэтгэлээсээ хэлхийг бодоорой. За тэгээд цөмөрөө хоёрхан өгүүлбэрийг чин сэтгэл зүрхнээсээ хэлцгээе. За эхлэе. Б. Сэтгэл хөдлөлөө дайсан биш. Дохио гэж хүлээн авдаг. Б. Тайван ухаанаар сонгож өөрийн үндсэнийг хамгаалдаг. За ийм байлаа да манайхаа. Хэрэг өнөөдрийн 6 зөвлөгөө маань танд хэрэг болсон бол суугаад ааж маргаашийн 6 зөвлөгөөгөө хүлээн аваарай. Астрозолан байла. Бүгдээрэнд нь сайн сайхан эрүүл энхийг хүсье. Баярлалаа. Баяртай.